За шинэ Монгол бүрэн дунд сургуулийн англи хэлний багштай Төвшин Жаргал байна. Тэгэхээр аливаа судалгааны ажил хэдийгээр ганцаараа хийсэн ч гэсэндээ ер нь ганц хүний бүтээл байдаггүй. За уг судалгаанд орж байгаа хүмүүс за мөн хамтран туршлага судалж буй багш нар гээд ер нь аливаа судалгаар дандаа хамтын бүтээлдэг. Тийм учраас одоо илтгэлээ бие биш бид гэдэг өнцгөөс яриад байгаа. За бидний энэхүү судалгаа нь сурагчдад очиж буй хичээлийн ачааллыг англи хэлний хичээлийг бусад хичээлтэй интеграцчлах замаар хэрхэн бууруулж болох боломжийг тусгасан байгаа. За бидний судалгааны ажлын нийтлэг үндэслэл нь за бага сургуулаа дүүргээд дунд сургуульд дэвшин суралцж буй сурагчдын хувьд нийтлэг тулгардаг бэрхшээл асуудлууд байдаг. За энэ нь болохоор за мэдээж бага сургуульд нь бол ангийн багш нь монгол хэл, математик, за хүн орчин, иргэний ёс зүй гэх мэт хичээлүүдийг зөвхөн ангийн багш нь нэг багш тийм ээ ордог байсан бол за дунд сургуульд агуулга нэмэгдэн за илүү шинжлэх ухаанд хичээл нэмэгдэж орохын хэрээр хичээл болгоныг өөр багш заадаг. За энэ хэрээр хүүхдүүд одоо олон багш нарын заа харга барилт одоо дасах багш нартайгаа харилцах олон одоо илүү шинжлэх ухаанд хичээл орох гэх мэтчлэн энэ болгоныг ачаал гэж үзээд байгаа бөгөөд энэхүү ачааллыг илүү үр дүнтэйгээр ухаалаг гарч шийдлийг болоод түүнийгээ ирж хайж олж бууруулах тийм зайлшгүй шаардлага дунд сургуульд маань байна гэж үзэж байгаамаа. За бидний судалгааны ажлын гол зорилго нь яг дунд сургуулийн сурагчдад тулгарч буй хичээлийн ачааллыг за багш миний яг ордог англи хэлний хичээлээр дамжуулаад бууруулж болох арга замыг ирж хайж болох за түүнийг одоо туршиж судлах хэрэгжүүлэх дүгнэх гэсэн гол зорилгыг баримталсан. За энэхүү зорилготой хүрэхийн тулд бид дараах 4 зорилгыг тавьж ажиллаа. За нэгдүгээрт англи хэлний хичээлдээ яг чухам ямар хичээлүүдийг интеграц хийж болох тухайн хичээлүүдийн жагсаалтыг гаргах. За хоёрдугаарт өөрийн ордог 6, 7, 8 дугаар ангийн англи хэлний одоо тухайн сурах хүчиг болгон маань 8 бүлэг сэдвтэй байдаг. Тухайн 8 бүлэг сэдвийн хүрээнд байгаа агуулга тусбар маань яг ямар хичээлийн агуулгатай дүүцэж байгаа буюу агуулгын нийцлийн жагсаалтыг, агуулгын дүүцлийн жагсаалтыг гаргах. За гуравдугаарт за үнэхээр ингэж интеграцлж агуулгыг багцлж болж байгаа юм бол за ямар хичээлтэй интеграц хийж болох уу? Тэр хичээлийг зааж туршиж үзэх, хамгийн сүүлд нь дүгнэх гэсэн зорилтуудыг тавьж судалгаагаа хийлээ. За тэгэхээр за интеграц хичээл гэж чухам юу юм бэ гэдэг бас асуулт уран гарч ирнэ. Тэгэхээр Википедиа сайтад тодорхойлсон томьёолсноор болохоор дараах тодорхойлтыг одоо Википедиа дээр тодорхойлж тавьсан байна. За үүнийг одоо монгол руу товчуудлаар хөгжүүлэх юм бол за интеграц хичээл гэдэг нь за сурахын буюу сурахын мэдлэг олохын нэг зорилготой хоёр зорилгодоор хоёр болон түүнээс дээш хичээл одоо хоёр болон түүнээс дээш хичээлийн нэгдмэл байдлыг хэлнэ гэж тусгасан байна. За интеграц хичээлийн гол зорилго нь бол сурагчдын мэдлэгийг илүү их одоо баттгах хүчирхэгжүүлэхэд оршино гэж тодорхойлсон байна. За мөн IOSR буюу International Organization of Scientific Research гэдэг нь олон улсын нөгөө за эрдэм шинжилгээний судалгааны бүтээлүүд хэвлэгддэг энэ сайт дээр болохоор дараах байдлаар мөн томьёолсон байна. Энэ нь болохоор ер нь бол integrated teaching гэдэг маань олон төрлийн сонирхолтой арга замаар сурагчдын одоо мэдлэг болоод чадварыг хамтд нь гүүр байдлаар тэднэрт олгох одоо зүйл юм а гэж мөн тусгаж тодорхойлсон байна. За шинэ Монгол сургууль маань 2013-аас 2014 оны хичээлийн жилд хамгийн анх багш нарын эрдэм шинжилгээний өгүүлэл маань зарлагдж түүнээс хойш жил болгон тасралтгүй одоо эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдсаар байгаа. За тэгээд шинэ Монгол сургуулийн маань хүрээнд англи хэлний интеграц хичээл хэрхэн судлагдсан байдлыг аваад судлаад үзэх юм бол ерөнхийдөө бол англи хэлний хичээлийн хувьд хөтөлбөрийн харьцуулалт, за ярьж бэлдэх арга замууд, за сонгодог жүжиг болоод түүгээр дамжуулаад одоо очролттой сурагчдыг англи хэл дээр хэрхэн сайжруулах вэ? За манайд нөгөө баг сургууль дээр хэрэгждэг вебсайт олон улсын хичээлийн одоо хэрэгжилт, за REP буюу нөгөө сурагчдын сонсголын цагийг хэрхэн сайжруулах гэх мэтчлэн сэдвийн хүрээнд англи хэлний хичээл маань эрдэм шинжилгээний өгүүллийн хүрээнд судлагдсан байна. Харин бидний өнөөдрийн дэвшүүлж буй одоо интеграц бусад хичээлтэй интеграцчлах гэдэг сэдв бол хараахан судлагдаагүй байна. За тэгэхээр хэрхэн яг интеграцчлах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр багш бид одоо энд жишээ болгон харуулж байна. Энэ маань 6 дугаар ангийн сурах бичиг буюу Unit 5. За 5 дугаар бүлэг сэдвээр Ancient Egypt буюу эртний Египтийн одоо Египтчүүдийн ахуйн амьдрал
За тэгээ хаан хаттын тухай яг гардаг юм хэсэг байдаг. За энэ маань бол түүхийн хичээлтэй бүрэн холбогдож байгаа. За англиний хувьд бол энэ бол өнгөрсөн цаг буюу past simple tense өнгөрсөн цагийн агуулгыг сурагчдад өгөх гол зорилготой. Мөн яг текстийн агуулгын хувьд болохоор түүхийн эртний египчүүдтэй холбогдож байгаа. Тэгэхээр түүхийн хичээл дээр эртний египчүүдийн аж амьдралын тухай хүүхдүүд түүхийн багшин заачдаг. За англи хэл дээр өнгөрсөн цагийг олохын тулд энэ хүү сэдв номон дээр нь байгаа учраас тэнд нэг түүх цагаад энд нэг бас англи хэл дээр бас египтийг зааж авахд энэ хоёрыг багцлаад агуулгын багцлал хийгээд за илүү минималист байдлаар буюу багцлсан байдлаар сурагчдад хүргэснээр бас нэг хоёр хичээл заах биш нэг хичээлийг тэгэхээр хүргэх боломжтой агуулга болоод аль альны нэг хичээлээр хүргэх боломжтой гэж үзэж байгаамаа. За тэгэхээр англи хэл гэдэг маань илүү нэг олон улсын хэл учраас бүх одоо сурах бичгийн бүлэг болгон маань яг бүх хичээлүүдтэй холбогдож байгаа. За жишээлх юм бол энэ хичээлтэй холбогдсон гэдгийг товч байдлаар хүргэе. За судлаач бидний харснаар болохоор за түүхийн хичээлтэй жишээлбэл 8 дугаар ангийн сурах хичээлээр маань бүлэг 7 дээр эртний нүүдэлчин монголчууд гэдэг сэдэв байдаг. Тэгэхээр энэ бол түүхтэр хичээлтэй интеграц хийж болж байна. За газар зүйн хичээл дээр мөн solar system буюу нарны аймаг. За тэгээд дэлхийн дулаалал, за байгалийн одоо цунами гамшиг гэх мэтлэн өргөн сэдэв бол байгаа. За биологийн хичээлтэй бол нэлийн өргөн агуулгын хүрээнд холбогдож байгаа буюу биологийн хичээлтэй холбогдох агуулга маш их байгаа. За хүний бие эрхтэн, за уурыг тарих. За тэгээд ан амтан, за энэ дээр харахад динозавр, хөхтөн амтан гэх мэтчлэн. За амттай хамгаалъя. За арьсны бүтэц хоол боловсруулах эрхтэн гэх мэтчлэн эрүүл байх, зөв хооллох гэх мэтчлэн биологийн хичээлтэй бол өргөн агуулгаар холбогдож байгаа. За хим физикийн дээр холбогдохын хувьд бол за ус чанмын эрдэм буюу precious water гэдэг сэдэв байна. За мөн ургамлын ашиглан хэрхэн одоо эрүүлж шүү гэдэг сэдэв хүртэл байна. За биеийн тамирын хичээл дээр бас нэлээд холбогдож байгаа. Энэ нь болохоор алдартай спортын тамирчид за мөн гэмтэл бэртлээс хэрхэн сэргийлэх үү, эрүүл хооллох спортын одоо арга хэмжээ гэх мэтчлэн сэдвийн хүрээнд нэлээд холбогдож байна. За технологийн хичээлийн хувьд хоол хийх болоод recycling буюу одоо дахин ашиглах аливаа зүйлийг хэрэггүй байсан зүйлийг дахин ашиглаж бүтээл хийх гэх зэрэгээр технологи болоод за мөн хоёрхан хичээл биш гурван хичээлд интеграц болох боломжтой. Энэ дээр болохоор эрүүл хооллох гэдэг нь биеийн тамиртай, биологтой. За мөн хоолны хичээлээр технологийн хичээлтэй холбогдож ирдэг. 3-4 хичээл гэсэн базч агуулгыг бол базах бүрэн боломжтой эндээс харагдаж байна. За эрэгтэй технологийн хичээлийн хувьд болохоор дунд сургуультай дандаа хүүхдүүд макет хийдэгтэй тийм. Энэ дээр бол 6 дугаар анги дээр бас яг гарч ирдэг. Өөрөөр хэлбэл хэлбэр дүрс тухайн байшин юугаар хийгдсэн гэдэг яг хичээл ордог. Энийг бол тэр технологийн хичээлд холбох бүрэн боломжтой. Илүү их сонирхолтой болох гарсан бас харагдаад байна. За нийгмийн хичээлтэй хэм бол бусдадтай хэрхэн харилцах уу, анхны сэтгэлдлийг яаж гоё төрүүлэх үү. За дээрэс нь одоо хууль дүрм, хуулиа яаж сахих хэрэгтэй, хууль дүрм гэж юу юм. За дээрэс money matter буюу мөнгө хэрхэн зөв ухаалаг зарцуулах гэх мэтчлэн сэдвүүдтэй холбогдож байгаа. Тэгэхээр нийгмийн яг судлах түүний агуулгыг харахад яг эдгээр сэдвүүд бүрэн байдаг юм байна. Бусдтай хэрхэн харилцах уу. За тэгээд хууль гэсэн одоо хууль эрхцэн хүрээнд сэдвүүд бол байдаг. За мөнгөтэй холбоотой сэдвүүд гэсэн байдаг юм байна. За уран зохиол дээр бол жишээлбэл Артур Конан Дойл, за Агата Кристи гэх мэтчлэн олон тийм зохиолчдын бас бүтээлүүдийн тусгагдсан байдаг. За мөн 6 дугаар ангид бол биографи буюу намтар бичих хичээл бүр англи дээр яг ордог. Тэгэхээр энийг уран зохиолтой бүрэн холбох боломжтой гэж үзэж байна. За мэдээлэл хичээл бас мөн өргөн агуулгаар зургийн хичээл гэсэн хөгжим бол олон орны хөгжмийн зэмсгүүд гэх мэтчлэн. За тэгэхээр судлаач бид 6 дугаар ангийн 6 7 8 дугаар ангийн одоо хичээлийн агуулгын судалгааг ингэж гаргалаа. Тэгэхээр энэ бол 6 дугаар ангийн юнит 1-ээс 8 буюу 1-ээс 8 дугаар бүлэг сэдвийг яг ингэ агуулгаар нь жигсаах юм бол хамгийн хадгалтай түүх технологи нийгэм гэх мэтчлэн хичээлүүдтэй ингээд агуулгын дүүрч байгаа. За жишээлбэл юнит 4 буюу 4 дугаар бүлэг сэдвүүдэд travel гэдэг бүлэг сэдвийн гарч байгаа. За энэ маань одоо цаг агаар температур, байгалийн уур амьсгал зэрэг агуулгатай бөгөөд энийг газар зүйн хичээлтэй интеграцлж болж байна. Тэгэхээр бүлэг болгон маань тодорхой нэг хичээлтэй шууд холбогдож байгаагаар англи хичээлийн агуулгын даваа тал уршиж байна. За энэ бол 7 дугаар анги байна. За энэ бол ингээ 8 дугаар анги байна. За тэгэхээр өнгөрсөн 2019-с оны хичээлийн жилээс эхлээд багш би одоо нээлттэй хичээл байдлаар зураг англи хэлийг
интеграц одоо заасан дараах одоо 3 хичээлийг нээлттэй байдлаар интеграц байдлаар заасан байгаа. Энэ дээр одоо зураг англи хэл, технологи англи хэл, биеийн тамир англи хэл гэсэн хичээлүүдийг бас туршиж зааж үзсэн. За тэгэхээр энэ хүү бүтээл судалгааны ажилтаа болохоор ерөнхийдөө одоо энэ бол цахим хичээлийн үе учраас танхимаар хичээлэг учраас visual lesson-ыг интеграц байдлаар туршиж хийж үзлээ. За энэ хүү хичээлд маань YouTube байршсан бөгөөд 3 piece painting буюу 3 одоо хэсэгт зураг гэдэг сэдвийн хүрээнд видео хичээл одоо заасан байгаа. За тэгэхээр товч байдлаар та бүхэнд зүгээр цухас яагаад явъя. За тэгэхээр энэ хүү видео хичээл маань YouTube дээр тавигдсан байгаа. За бүгдийг нь үзүүлэхгүй ч ерөнхийдөө тайлбарлаж тавьчихсан. За мэдээж энэ Simple Art Lesson by Tiffany Teacher буюу ерөнхийдөө урлаг бол энгийн юм а гэдэг ойлголтыг өгөх зорилгоор Simple Art Lesson гэж нэрлсэн. За энэ бол сурал хичээл болоод яг бүрэн боломжтой учраас нэр өгсөн байгаа. За загвар дизайнер гэсэн гаргачихсан. За тэгэхээр энэ хүү хичээл нь зургийн хичээлтэй англи хичээлийг холбосон бөгөөд ерөнхийдөө шууд зураг хичээл заагаад явахгүй. Тухайн зургийг зурхад хэрэглэгдэхүүнүүдийг хичээлийн эхэнд за өөрөөр 3 piece painting гэдгээ тайлбарлаа. За дараа нь зураг зурхад хэрэглэгдэхүүнүүдээ англиар үгүй явж байгаа. За усан будаг одоо биер одоо порлон занч хөвтөх хөвөнч гэдэг юм уу. За үгээ эхлээд өөрөөр хэлбэл үгэн дээр суурилж агуулга маань явж байгаа учраас за эдгээр үгнүүдээ өгчөөд дараа нь за бид нар цаас хэрэг болно ийм хэрэг болно гэчээд за дараа нь за бид нэр одоо зургийг хичээл эхлэхэд 3 piece painting бол ийм байдлаар бүртгэх боломжтой гэж багш маань өөрөө ингээд хийгээд за ингээд зураад дан бол энэ видео хичээл бол англиар явж байгаа. За хамгийн хичээлийн төгсгөл за 3 piece painting багш нь өөрөө ингээд үзүүлээд за ингээд амжилт төсөө ийм байдлаар бүгдээрээ зураараа гэрээнд алгачны амжилт төсөө гэдэг байдлаар хичээл маань өндөрлөж байгаа. За энэ хүү бичлэгийг сонирхох юм бол дараа нь YouTube-ээр бүрэнхээр нь үзэж болно. За ингээд дүгнэлт хэсэг рүү оръё. За тэгэхээр энэ хүү английн хичээлийг бусад хичээлтэй интеграц байдлаар орсноор агуулгын багцлал хийж илүү тарсан байгаа агуулгыг багцлах бүрэн боломжтой юм аа. Тэгээ дээрх агуулгын одоо 6-7-8 дугаар ангийн агуулгын задаргаанаас үтгэж тухайн хичээл 2 хичээлийн давхцаж буй агуулгыг англи хэлээр сурагчдад олох бүрэн боломжтой. Бүгд үнийг танхимын үед болон цахим байдлаар аль алинаар нь заах боломжтой гэж үзэж байна. Ялангуяа интеграц хичээлийг цахим байдлаар нэг л удаа чанартай сайн заачсан байхад одоо жилийн жил хэрэглэж болох бөгөөд хэдийд ч хаана сургалтанд ашиглах боломжтой цаашлаад цахим одоо интеграц видео сан үүсэх боломжтой юм а гэж харж байна. За тэгэхээр бид төвшүүлсэн 4 зорилттой хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд интеграц хичээл нь одоо заахан дараах давуу талуудтай байна гэж дүгнэж байна. Үүнд багш нар бие биенээсээ суралцах, за сургуулийн хэмжээнд том одоо интеграц видео саналтай болох, за сурагчдад очиж бүх хичээлийн тэр агуулгыг багцлж ачааллыг бууруулах ухаалаг гарцсан гэж харж байна. За мөн хамгийн сүүлд нь одоо ингэж зааснаар сурагчдад танхимын үед болоод видео хичээлийн үед тулгардаг одоо аливаа хичээл сонирхол буурах итгэхгүй болох зэрэг асуудлыг энэ байдлаар бас илүү сонирхолтойгоор татан оролцуулах боломж бий гэж дүгнэж байна. За анхаарлын тусанд баярлалаа.